За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Монгол улсад автоэврийн байгууллага үүсч өгсөний 100 жилийн энэ оны 7 сарын 15-ны өдөр болж байна. За энэ ойг огтсон олон арга хэмжээний томоохон төлөөлөл нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн дунд уран жолоодлогын тэмцээн болж байна. За энэ удаагийн тэмцээнд нийт 14 байгууллагын 70 гаруй жолооч ур чадвараараа өрсөлдөж байна. За эдгээр нийтийн тээврийн жолоочлол маань уран жолоодлогыг илэрхийлсэн 12 төрлөөр өрсөлдөнө. За мөн 12 төрлийн энэ удаагийн тэмцээний онцлог нь бол бүх явцын дүн оноонууд шууд дамжуулагдж байгаараа онцлог байна. За мөн энэ тэмцээний бас нэг онцлог бол нийтийн тээврийн үйлчлэгээнд оролцож байгаа эдгээр жолоочлол байна. Нэг жилийн хугацаанд үйлчлэгээнд ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчилгүй ажилласан байх ийм шаардлагыг бол хангаж байгаа. За тэр дотроо иргэдэд үйлчлж байхдаа тамхи татах, уцаар ярих гэдэг юм уу, бэлэн мөнгө авах ийм зөрчил гаргаагүй байх. За хэрвээ гаргасан байвал тэр зөрчилдөр бас оноо нь хасагдж байгаа ийм байдлаар дүүргэж байгаа нь энэ тэмцээний бас онцлог болж байгаа. За Улаанбаатар хотын иргэдэд аль болох түргэн шуурхай соёлтой үйлчлэхэд энэ мэргэжлийн тэмцээн чухал байр суурь эзэлдгийг бас энэ тэмдэглэж хэлэхэд таатай байна. Тэгээ өнөөдрийн энэ тэмцээн уралдаанд байгууллага хамт олноо зохион байгуулалтаар оролцуулж байгаа манай автоэврийн салбарын нийтийн тээврийн үйлчлэгээ эрхлэгч захирлууд жолооч нар хамт олонд бас энэ баярын мэндийг өгөхөөр хүргье. Баярлалаа.